За юу яцхан. Өөр нэг өдөр өөр нэг бичлэг. Өнөөдрийн сэдв болохоор шүү дээ. Хүч тэр гүччод тэр юу яаж болох вэ шүү. Тэр нэг X ингээд нэг амьдралдаа буцаж доодох manifestation specific хүнийг ингээд нэг өөртөө найрах manifestation болохгүй шүү. Тэр нэг YouTube дээр л ингээд нэг юугийн сүүлийн үед нэг гүрүүнэр ингээд гарч ирээлаа. Би ингээд нэг X manifestation ингээд хийсэн чинь 3 сарын дараа миний амьдралд гарч ирээд гэж шаад юм стааш. Гүй болохгүй. Наа чи яг fucking ингээд нэг кармага зузаалаад байгаагүй. Эсвэл ингээд specific одоо crash ингээд нэг өөрийнхөө амьдралд дууддаг ч юм уу. Гошоо. Тэг яг уу миний харснаар бол ганц л тохиол бүтсэн л дээ нэг Барбара Паулин гэдэг нэг модель өгдөн штэ. Тэр хүүхэн нөхөр нь ямар Паулин ч хэлээ нэг баачка гэдэг. Тэр баачка болохоор ингээд би ингээд нэг Барбараг анх ингээд нэг зурагтаар ингээд арчилцаа энэ л яг миний аавга болох юм мөндөө гээл. Тэг би manifestation ингээд хийсэн чинь болцсон шаачлаг. Гэхдээ та хоёр угаасаа soul contract гэсэн чинь та хоёр угаасаа эртөө хизээ нэг цагт уучрах хүмүүс байсан байхгүй. Тэр сохор тохиолдлоор зүгээр ингээд manifestation илүү хурд ирсэн болохоос ш 10 тохиолын 9 дээр ингээд ямар ч сүнснийгээрээ байхгүй зөө ямар ч хоорондоо уучрах шаардлагагүй хүмүүсийг нэг manifestation гэдэг тэр нь ингээд нэг кармагч ингээд зузаалаад байгаа байхгүй юу. Би одоо жишээлбэл яг юу талаар ингээд одоо хэлэх гэдэг нь бүр ингээд урт хугацааны divine гэдэг утгаар нь шүү. Түүнээс нэг бид нар анзаарах хэрэгтэй manifestation нэг бид нар манипуляц ингэ болгочихгүй одоо нэг контролыг хэрэгсэл те. За би одоо энерги ингэдэг нэг татаж авах юм бол ч те би тэр хүнээс энерги татаж авах бол тэр юм одоо миний амьдралд буцаж ирнэ гэж наа чи манипуляц болоод байгаа байхгүй. Тэ үнэн шүү дээ. Тийм ингээд нэг байжлахгүй те ер нь October жоохон ингээд хөчлөлтэй байна да хөчлөлтэй. Тэгээ хэдүүлээ дараагийн кейсийг ярьцгаа. Таад штэ тэ ингээд нэг witchcraft удгаан ч юм уу тийм хүмүүсийг анзаарсан бол ч тийм дандаа болохгүймээр оролцдог хүмүүс байхгүй. Дандаа болохгүймээр л оролцдог хүмүүс. Манай урд зүгээр мангарал хүмүүс гарах гал пижигнэлтэй л да би тэрийг нь чимээг нь багуулах гэж хэлж байгаа шээ. Нэгнээсээ салж авах зүтгэл хүмүүс юм байна. За тэр яах вэ? YouTube дээр ч тийм ингээд нэг юу байдیں۔ YouTube гэнэ ста юу ярих чаа юураа шаач. Марцтал шааж гинэ. За тэр яах вэ? Тэр нэг witchcraft дээр хийдэг ч юм бөөмөө хүмүүс ч тийм болдгоо зүйлээр оролцсон нь юу гэвэл ч тийм та зүгээр ингээд төсөөлөө үзчих. Та тийм 3 настай дүүч ч юм уу хүүхэд чинь заяа би пив марна гэж хэлэх юм бол ч тийм өхөө. Чи үнэхээр галзуу солиотой биш бол пив өгөхгүй шүү дээ. Тийм бохгүй юу? Аха. Нөгөө талаас ч тийм ингээд тэр хүмүүс одоо шилэл за одоо минь намайг энэтэй л ингээд суулгаж хайрл гэж мэгэл те. 3 настай хүүхэд пив өгдөг бохгүй юу? Одоо тэр пив нь одоо жишээлбэл бодолд одоо учрахсгүй хүнийхээ л энерги л ойлгочихгүй юу? Төсөөллөөр. Тэр хүмүүс өөрсдөө кармагаа нэмж байгаа. Ер нь тийм ингээд нэг хүн шившлэг хэлдэг ч юм уу ингээд нэг байдаг ингээд нэг мажиктэй хүмүүс байгаа шүү дээ. Ер нь өөрсдөнд нь ч гэсэн ер нь бол энерги алдаг байхгүй юу? Өөрсдийнх ингээ perfect ингээ selfie нэг алдаг яг үндэ. Тийм амар манипуляц хийж болохгүй шүү дээ. Чи дүү төсөөлөө үз заяа. Лартмагийн нөхөр өдөн шүү дээ киноны. Ман бачка ингээл нэг үгийн чамаа ингээд нэг үгийн манипуляцлах гол те. Удган дээр очиж шившлэг хэрэглээл. Би энэ авгаагаад л ингээл нэг найрна. Эми насны чаванцлах юм байгаа гэж. Яг л гэрч надад ярьж марил те. Нэг үд өмүүдэ хайж маячаалаа. Аим сталкер шааж магаал те. Тэгэл ингээл гинт гарч ирсэн ээ. Юу вэ хонгор минь гэж мэгэж. Шаавлуус юу үстэ таамаас зүхтал үстэ те. Тиймэрхүү шившлэг хийж байгаа хүмүүс яг үндэ тэр лартмаг нөхөр шиг байхгүй. Болохгүй шүү заяа. Тийм ээ тэгээд болохгүй зүйлээр орооцох юм бол тэгэл угаасаа муу юм бол тийм өө эцээ. Зүгээр л анзаарах хэрэгтэй. Төсөөлөл үзтээ ингээд нэг юугийн
Crash та чи ягаад тоглохгүй вэ ч тийм. Crash нь чам дээр ингээ attract байхгүй юм чи чам тоохгүй шүү дээ. Crash мэг нарих гээд үзэлтэй. Тийм. Чи зүгээр random DM-ийн хүн болох байхгүй юу? Эсвэл хин нэг намайг Crash-лаа гэж бодлоо. Чи угаасаа soul control-гүй угаасаа тэр хүнтэй байж болохгүй мэдж байгаа цаг шүү дээ. Сал. Болохгүй шүү дээ. Хоёр талаас л зэрэг attract хэрэгтэй шүү дээ. Хоёр талаас л нэг зэрэг сонирхох хэрэгтэй шүү дээ. Үнэхээр ингээд нөгөө нэг энийг чамаа сонирхгүй 50-д явуул сурах хэрэгтэй. Бодит байдлыг ч юм уу эсвэл тэр хүнийг контролох ямар ч шаардлага байхгүй. Зүгээр л яа. Баяртай. Баяртай. Энийг чиний амьдралаас авсан бол чи тэр хүнийг хүндэлж байгаа бол тавьж явуул сурах хэрэгтэй. Би ингээд нэг өөрийгөө амар хөгжүүлээл би ч өөрийгөө хэн болсон ингээ харуулад ингээ зүрхлээ тэр авгаа надаас ингээ салсандаа харамсандаа гэсэн бодлоо хаях хэрэгтэй биз та. Өөр тэр хүн өөрийнхөө амьдралаар өөрхөн хийх ёстойгоо хийгээл уучрах ёстой хүмүүстэй ууччихлээ нийцтэй тэгээд явуулаач тээ. Тэр хүн надаас явсандаа харамсаж байгаа болоо гэж. Яста. Үгүй тэр хүн чамаг уугч мэрцэн чиж бодлоо шүү яг ярих юм бол. Нэрээ амьдрал тийм л байдаг байхгүй. Яа. Тэгээ одоо жишээлбэл ингээл нэг би ингээд нэг хүнд ингээд жоохон муухай хандлаа. Одоо тэр хүн ингээд одоо намаа ингээд нэг муугар хэлж гин үү? Тэр хүн шившлэг хийж гин үү ингээд айх шаардлага байхгүй. Чи зүгээр тэрийг сонсохгүй байхад л тэр хүний шившлэг нь өөрөө үзгийг хадчихлахгүй юу? Тэглээ чи өөрөө идэлхстаг кармагаа л хэлж байгаа. Босод хүмүүс чамайг яаж treat хийн? Тэр чинь тэр хүний өөрийнх нь карма нөхгүй юу? Эсрэг чи зөрүүлж яаж реакшн үзүүлнэ гэдэг чинь чиний өөрийн чинь карма ойлгож байна уу? Яа. Амьдрал юм. Тиймээс яхан охно. Specific царай мараа төсөөлөл нэр мэрийг нь шатааж утгаал миний амьдрал дээр ирнэ. За тэгвэл таадын ингээд нэг асуухыг хүссэн асуудал. За тэгвэл цогоо ийм байд юм байна. Би тэгвэл яаж хүнтэй болчих вэ? Би яаж ингээд нэг өөрийнхөө ингээд divine-тайгаа ингээд уулзах вэ? Яаж soul mate-тэй уулзах вэ? Тэрнийг амархан заяа. Амархан ч яах вэ? Төгтөө заяа. Биднэрт мэдрэлийн систем гэж яддаг те, nervous system. Тэр nervous system шүү дээ те ингээд нэг анханасаа ингээд нэг бидний ингээд нэг бага насндаа үдсэн ингээд туршлагууд одоо тэр nervous system хүлээж авангуудаа ийм хүн нөхцөлөд ингэдэм байх гэдэг юм behavior буюу характерт болчихдог байхгүй юу? Жишээлбэл бодоод үзье за багтаа амар ингээд disappointed болж ирсэн хүмүүстэй л гэж бодъё л да аав ээж нь тоодгүй амьдралаас амар ингээд шантарч ирсэн мөр санагддаг ч юм уу те. Тэм хүүхдүүд дийлэхтгөл юу болдог гэж avoidant attachment хүмүүс болдоггүй. Хүнлөө орцдоггүй. Чи цаашаа бай. Багтаа амар хаягчээс хүүхдүүд ч те anxious attachment болдог. Дийлэхтгөх болж шүү. Хөнгүүгээр амьдарч чаддаггүй. Энэ nervous system ч те бидэрт нэг суудсан байдаг. Энийг бид нэг олж нээх нь амар чухал баггүй юу? Үнэхээр чи өөрийн ultimate ингээд нэг гой хүнтэйгээ уулзраа л гэж бодож байвал. Окей. Нөгөө талаас заяа. Энэ одоо ямар олон хүмүүс орж ирэх юм. Уул бол одоо ч бараа орой болсон хүн болго ингээд нөгөө гэртээ архитан сохторж байгаа юм шиг шүү байхгүй. Тэр ч яг гайгүй микрофон дээр сонсогч баг те. За буцаа сэтэнтэй ороход ч те. Бидний nervous system бид нар зүгээр танил зүйл рүүгээ л гүйчдэг. Нэг монголчууд гэлгүй хүн болгохын зам байхгүй юу? Гадаад матад л очиолгоор л ингээл нэг юм нутгаал гэсэн юм нэг нутгийн хүнтэй л нэг амин байгаад. Яг бол нутгийн хүнийх ингээд үтсэн левел нь адилхахгүй байдаг тэр хүнтэй. Тийм л үстэй. Нэг хүмүүстэй л найзлаг, Мексикан гарууд Мексикан хүмүүстэй л найзлдаг. Би энэгээр амар resistant яриаггүй шүү. Зүгээр төстэй стресс төстэй кейсийг үтсэн болохоор нэгнтэй ингээд нэг familiar буюу тухтай санагдж байгаа болохоор уучрч байгаа. Таад ингээ анзаарч ирсэн бол ч амар гоё ингээд нэг хүүхэн ингээд нэг юу гэх юм мэдрэл мота пистагаас ингээд нэг салж чадахгүй тэнхтэй шаадаг штэ. Яг бол тэр хүүхний nervous system биш те. Мэдрэлийн систем нь тэр нэг өөрийг нь зовоодаг өвдөгдөг ингээд нэг хүнтэй одоо багтаа тийм хүн үзчихсэн болохоор яг тийм хүнд атракт болтголохгүй дайц эцэд. Тэр яах нөхнө. Би багтаа юу үзэж тууллаа.
Би энүүгээр штэ тэ ингээд нэг юу гэх гэр бүлийг ерөөсөө жааж хийв. Би аав ээж ах эхнэр юусоо ингээд жаажмент хийв. Бид нар зүгээр багтаа үтсэн ингээд туршлагаараа л бид нар ингээд нэг цаашийнхан ирээдүг хайрлахгүй. Тэр үнэхээр ингээд нэг чиний үтсэн тэр туршлагоо чиний тэр keep attracting буюу мэдрэл мотой хүмүүсийг attract хийгээд байвал чи өөртөө ажиллах шаардлагатай, өөрийнхөө нерв системээ л өөрчлөх шаардлагатай байхгүй юу? Би тиймэрхүү охтууд, тиймэрхүү залуучууд юу зүйлдээ өөл штэ тэ. People pleasing буюу ингээд гомдхой байхаа болох хэрэгтэй байхгүй. People pleasing байна гэдэг нь өөрөө сонирхолтой зав. Ягаад people pleasing хүмүүс нарциссист хүмүүстэй байгаад байдаа. Дийлэх тохиолдож шүү. People pleasing хүмүүс хүнд өгчиж, хүнд өөрийгөө золиослж зүрхлээд нэг авах гээд байна да нэг юм шагнал юм шиг. Тэгжиж нэг хүнд хүндлэгдсэн, хайрлагдсан, хүлээж хүрсэн мэдрэмжтэй байх гээд байна да. Нарциссист хүмүүс яадаг гэж хүнээс ингээ авч иж хүнд хүндлэгдсэн хайрлагдсан мэдрэмжтэй байдаг. Энэ хоёр амар гой матч болж байгааз. People pleasing хүмүүс яг өндөө өөрсдөө нарциссист хүмүүс байхгүй. Тэрийг л ойлгож хэрэгтэй. Тийм сайхан нөх нөө. Бид нар ямхуу хүмүүсийг аттракт хийгээд байна гэдгээ анзаарангууд миний шарах яг юу вэ гэдгийг бид нар discover хийж чаднаа. Тийм. Би ч гэсэн яг өндөө fucking people pleasing хүмүүс байхгүй. Би энэ охиныг л аварч чадна. I can fix it. Би энэ охины баатар болмаар байна. Бистэ. Хин нэг янзлан гэдэг нь ингээд миний ажил биш байсан гэдэг ойлгосон гоё юм л шүү дээ. Тэр хүн өөрөөрөө л хийжлээ шүү дээ. Би ажууд 1000 ингээд ямар шатлаа. Гэтэ нөгөөлөөс би нэг хүүтэн болсон нэг юм болсон гэж яриаг шүү дээ. Тэр хүн зүгээр миний үнэхээр exactly тусалцаа ч юм уу ямар нэг хэрэгтэй бол би зүгээр хариу нөхөх өөр л өгдөг болцорсон. Хариу нөхөхгүйгээр. Юу ч бодохгүй. Зүрүүлж validation авах, approval авах байхгүй шүү дээ. Зүгээр. Яг бодохгүй. Окей. Тэгж чадсанаар би юу сурсан байг үл шүү дээ. Хүнд хил хязгаар тавьж сурсан. За хамаа юу чи миний хязгаарыг даваад байна чи одоо арай болно шүү. Маастаа гэж хэлдэг ч юм. Яа одоо би хинийг reject хийх хинийг тавьтахаас айхгүй байгаа юм чи яах юм? Энэ амьдрал гоё шүү дээ. Би энэ дотроо бүтэн биш шүү дээ. Энэ дотор жаргалтай шүү дээ. Тиймээс яагаад ингэж нөө миний ингэ шүүс миний энергийг шахсан хүмүүстэй би цагаа мөрөх хэрэгтэй чадахгүй шүү. Яг гэхдээ дотроо бүгдийг нь уучлаа л та. Гэхдээ уучлаагаа хажуудаа байлгах ч гэсэн биш. Тэгэхээр одоо хэдүүлээ энержетик талаар ярилцгаая. Одоо хилэн цорд болгож байна. Миний төрс өдөр боллоо. Манай үзэгчид юм бодож байна. Надад бэлэн бэлдэггүй юм аа. Лага. Миний төрс өдрийг асууж байл миний инстаграмын тоог л харчих юм. За тэрч. Хилэн цорд юугаар алдартай? Хувирдгаар алдартай. Шинжлэх тэтгэр алдартай юу? Яа, би ч багтаа мэдрэл мотой хүн байсан. Би хэнийг нэг хар дарсан зүудэл ээжлээсэн. Одоо ч гэсэн зарим хүний хар дарсан зүудэл байгаа юм. Гэтэ би тэр болгоноос хичээлээ сураад урагшлал ээжсэн. Урагшлалж болно. Тэ. Амьдралдаа реформ ихтэй би амар сайн, амьдралаа шинжлэхтэй амар сайн. Тэгвэл шүү дээ те, яг одоо хилэн цордны сизонтэй давхцаад будын буцалт нь сайн үгээд орж иж байна. Усапа нэга мартаг үздэг гэдэг шиг те. Будын буцалтыг ингээд нэг гайхаж ивэл шүү дээ те. Миний өмнөх ингээд 8 сард хийсэн бичлэгийг хараад буд гарагийн буцалт бидэрт яг юу хэлэх гээд байна гэдэг. Ancient Cabal дээр 3 сизон дээр энерги хамгийн хүчтэй байдаг гэж ярьсан те 8 сард. Дэлхийн орд, Арслангийн орд, Матрийн орд 3 дээр. Энэ ингээд нэг энерги ингээд нэг тэр маш хүчтэй форс бид нар будын буцалт хамгаалдаг байхгүй яг үүнд будын буцалт ч муу биш шүү дээ. Хамгаалтын бүрхүүлэхгүй одооны давхар шиг одооны давхар байхгүй бид нар бүгд хор давтар тусаал өгнө шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр энэ будын буцалт бидний хамгаалж байгаа юм даа. Юу гэвэл чи дутуу сурсан хичээл байна уу? Чи үлдээ одоо нэг сурах хэрэгтэй юмнууд байна уу гэдэг чинь л эргүүлэн сануулж байгаа байхгүй. Одоо яг амар чухал. Одоо яг манай орд. Одоо будын буцлын shadow sign гарч ирж байгаа. Shadow period. Яг будын буцал ингээ болонгууд ингээ нөө чиний хуучин авч исэн гэтээ нөө өөрөө нөө нэг triggerдэг гэсэн нөө нэг шархаа мартсан тэр ингээ нөө хуучны ингээ нөө нэг дурлалт ингээ өвчнгүүд байгаа зү. Айцууд тэр урагжсэн мэдрэмжүүд хэцүү хэцүү negative энергүүд сайн үгүй л гарч ирнэ. Яа энэ сайх шаардлага байхгүй. Харин ч бүр давай сохорсон биш завссан. Одоо би нүгдээ дивл. Одоо энийг давж чадна. Яагаад үл штэ тэ хэрэв би энэ будын буцалтаар тэр хичээл ингээ хийгээг бол штэ тэ энерги зүгээр хурдан байгаа байхгүй юу? Энерги хүчтэй байгаа байхгүй юу? Би тэр сураагүй хичээлээ 2 3 4 5 дахин үржүүлж тас идлэг үүсэлдэг штэ.
өрсөлдүүлж байгаа. Тиймээс ингээд нөгөө яах нөх яг энэ ингээд хилэн цорны сизон дээр бид нар амьдралдаа реформ хийх хэрэгтэй байхгүй. Бид нарт одоо жишээлбэл хүн бол өөрсдийн гэсэн өөр зовлонтой байгаа. Тэр зовлонтойгоо нүүр тулах. Тэр зовлонтойгоо ингээд нөгөө нэг тэмцэх. Тэр сэтгэлийн хатахгүй. Тэгэхээр парадокс гарч ирэн л да юу гэвэл цогоо бид нар зовж иж арах юм аа гэл. Үгүй. Тийм байхгүй. Бид нар зүгээр л тесттэй л гэдэг байхгүй. Зовлон ч өөр амар илүүшин штэ. Зовлон ч яг үндэ бас нийттэй штэ. Бид нар өөртөө л зовоод байдаг байхгүй. Зүгээр энийг тестгээл хүлээг авчих. Зүгээр төсөөлөл үзье заа. Одоо мангар одоо хүмүүс ингээ хайр сэтгэлээр ингээ нөгөө шаналх байх цаа энэ одоо бодын буцалтаар. Та зүгээр төсөөлөл үзтээ. 3 настай хүүхдэд чи iPhone 17 авч өгөх нэхэд гарна. Өгөхгүй үсттэй. Маш өстэй. Хайрцахгүй л дээ. iPhone 17 нэхэд их юм бол яаж ч нэг iPhone 5-ыг өгч нэг утастай танилцгал хайчдаг үсттэй. Тэгэл бидний амьдрал учирч ирсэн гэл нөгөө нэг ирээл явсан хүмүүс чинь зүгээр iPhone 5 боёо тестлээс авах. Бид нар энэ утастай зүгээр танилцаад энэ утас одоо нөгөө нэг юунаас өөрийг харуулж байгаа байхгүй. Йоо, харж байна уу би хардаа. Би энэ уцаа ивдэггүй. Би энэ уцаа ингээ хайрлсан гамсан энэ трен. Даа чи энэ уц маань ингээ нөгөө явчлаа надаас. Гэтэ зүгээр. Юунаас өөртөө хийж байгаа. iPhone 17 болохоор чиний учрах хэвээр ultimate divine partner. Тэгээ бид нар хөгжих тусам, шинжлэгдэх тусам бидний одоо тэр нөгөө нэг divine буюу учрах хэвээр хүмүүс өөрчлөгчлээ. Тиймээс яг одоо энэ season дээр өөртөө хөгжүүлэх цаг, өөртөө ингээ дотроосоо гэрэлтүүлэх, дотроосоо ингээ нөгөө ангаалтыг хийх цаг, дотроосоо шинжилтийг хийх цаг. Тиймээс бид нар дараачихын soul contract руу орно. Сүнсний гэрэл рүү. Яа, тийм лээ. Тэгээд одоо өдөржингөө нөгөө хим ярьсан мангар олон таард унссан. Жохоо ядарчлаа. Тэгээд нэр сонос би амар тийм загинж ирд юм уу? Гүү үстэй гайгүй штэ тий. Хүмүүс ингэ уулзсан. Чи нэг амар загинж яриад би гайгүй л байна тий. За тоглосон юм аа. Тэгээд би таад ингэ нэг сүлэг үлэхэд сүлэг уух гэж шаас. Уухгүй шүү. Улаагүй гэж. Сүлэг үлэхэд чамаас явж байгаа хүмүүсийг тавьж явуулах цаг. Чиний амьдрал ирж байгаа хүмүүсийг хүлээн зөвшөөрж ирүүлэх цаг. Чи айж ивэл те би хин нэгнтэй уулзмаар байна. Гэтэ тэр хүн маань нарциссистик байвал яана. Би хин нэг хайрламаар. Гэтэ тэр хүн намайг өвтгөл яана. Зүгээр төсөөл үз. Чи өөрөө яаж хэмжлэхээ мэдж байгаа цагт ч те. Яагаад ингэж нөгөө нэг fucking хайрыг алтхаасаа гэж яагаад те. Хоёрт ингэж нөгөө чи өөрийнхөө энергийг өөрчлсөн цагт ч те. Нарциссистик хүн чиний амьдрал ирэхчихгүй. Эсвэл abuser хүн ирэхчихгүй. Яг л чиний энерги энерги өөрчлсөн цагт ч те. Одоо тэр abuse хийдэг нарциссистик байдаг хүмүүс байгаа штэ. Чанд амар тухгүй санагдсан цаг. Юу вэ? Би ийм хүмүүс эсэргээр штэ те ингээ нэг чамд амар unconditional амар хөөрхөн ханддаг хүмүүс ингээ чамд амар тухтаа санаж эхэлнэ. Хэрвээ чи өөрийгөө өөрчлөөгүй, өөрийгөө эмчлээгүй, ангаалтыг хийгээгүй цагт ч нарциссистик abuser хүмүүс амар гой санагдаж шүү. Wow. Spicy гэж мэ те. Unconditional хүмүүс ангарч энийг арчаагүй хийсэн байж л идэг. Моёстой гэж шатахгүй. Тэгэхээр эцэст ингээд нэг мэдрэл нь хинбэ гэвэл бид нар өөрсдөө л идэв байхгүй. Энэ толгой дотор байгаа мэдрэлийн зүрхэн дотор байгаа ядраатай нүүдийг бид нар янзлахаас сураад байгаа байхгүй. Гоё амьдрал гэж бодож байна. Тэгэхээр бослоо буургаж ихийн өмнө өөртөө юу болоод байгаа л анзаарах хэрэгтэй шүү. Bye bye.